чухал асуудал хэлж байна. Сайд нар налгаа. Нэг засгийн газар бол нэг сайд яг нэг мэдээлэл хийх ёстой. Бус сайдууд нь хариулаад дэмжлэг үзүүл явах ёстой. Гэтэл өнөөдөр Наранбаяр сайдаас гадна 3 төрлийн нэрийн бичгийн даргын мэд засгийн газрын нэгдсэн мэдээлэл орж ирэх ёстой. Түүнээс биш нэг 3 байгууллага нь улсын хурлын харьяа байгууллагын тухай ч юм уу. Эсвэл олон улсын байгууллагын судлаачдын байр суурь бид нар сонсгоогүй байхгүй. Тэгээ ерөөсөө энэ хилцгээс эхлээд оруулж ирж байгаа байдал энэ төр бол ерөөсөө тийм сонирн байна. Засгийн газар яг хүүхдийн асуудлыг хэн манлайлах ёстой юм? За захин орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал хэний асуудлын гэх юм бол одоо яг тэр сайдаараа толгойлуулаад бусдууд нь ажил хийсээр орж ирэх ёстой. Яг ганцхан Наранбаяр сайдын асуудал биш шүү дээ. Наранбаяр сайд ажлаа зохицуулаад ирж болж байгаад нөгөө 3 сайд за магадгүй энэ хүүхдийн асуудал ярих сангийн ам, соёлын ам ч юм уу байх ёстой. Тэгэд ийм байдалтайгаар асуудалд хандахаар наачин доороо очиод ерөөсөө ивлэхгүй. За тэгээ Наранбаяр сайдны хуулийн төсөл танилцуулж ийн л нэг юм хийх гэж байгаад. Тэгэхээр энэ дээрээ бас анхаараач гэдэг зүйлийг зүгээр хэлмээр байна. За хоёрдугаарт яг зүгээр энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг бас харлаа. Зохицуулах харилцааг харлаа. 16-аас доош насны хүүхдүүдийг ерөөсөө одоо сошиал медиаг хэрэглэхийг хориглоно л гэж байна. Тэгэхдээ их л хуураа сонсогдож байна. Ер нь бид нар чи үндэстэн дамсан компанитай харьцаж байгаа гэдгээ бас бидэд ойлгож гин үгүй. Ер нь зүгээр тэр нөхдүүдийн тавьдаг шаардлага дотоодын хууль тогтоомжоо гаргачвал бид нар бас судлаа. Энэ төлөөлөгчийн газараа байгуулах хэсгийг шийдэе гэдэг. Түүнээс биш одоо ингээд бидэд бүх юмыг болох ч байгаа юм шиг нэг юм хуурай хууль хийгээд байх юм. Би бас жоохон ойлгохгүй байна. Хоёрдугаарт ерөөсөө гол асуудал маань хүүхдийн эрхийг одоо захим орчинд ингээд хязгаарлах гэсэн илүүтэйгээр тэр хүүхд рүү ийм одоо хууль бус зүйл гэдэг юм уу? Янз бүрийн байдлаар зөв бус харилцаа үүсгэж байгаа хэрэглэгчийг таних. Ерөөсөө энэ анханасаа хүүхд байна уу? Насан турш хүн байна уу? Захим орчинд ерөөсөө хэрэглэгчийг таних. Юугаар баталгаажуулж цаашдаа энэ сошиал медиад орох юм бэ гэдэг зүйлийг л бид нар тодорхойлох хэрэгтэй. Захим гарын үсгээрээ юм уу? Утасны дугаараараа юм уу? Эсвэл одоо тэр бидэд 12 оронтой тоо байгаа штэ. Иргэний бүртгэлийн дугаар. Энгөөрөө байх юм уу гэдгээ бид нар тодорхой болгох хэрэгтэй. Хэрэглэгчийг таньжиж дараа нь тань. Түүнээс биш зөвхөн одоо юу гэдэг насанд хүрсэн эсэх асуудлыг л одоо шийдэх хуулийг ярина гэх юм бол би бол одоо ерөөсөө энэ бол жоохон зохицуултны хэцүү л байх. За яг хаа тэгээ оролдоод үзэх хэрэгтэй. Хүүхдийн асуудал чухал байна. Захим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал чухал байна. Тэгэхээр энэ зүйлээсээ бас анхаараач гэж хүсэж байна. За тэгээд зөвхөн гол хэлэх гэж байгаа санаа маань ерөөсөө энэ нийгмийн дэд үтцийн асуудал та 4 сая инх бол гишүүн Эрдэнэ бол гишүүн хэлчүүдээ. Энэ асуудлыг шийдэхгүйгээр захим орчны хязгаарлалтыг тавина гэдэг бол бас хэцүү. Өөрөөр хэлэх юм бол хүүхд. За сайн зэрэг гишүүнд 1 минут нэмж өгье. Захимаас гараад community center ороод үнгүй секц дугууланд орох болцоо байна уу? Наад захын сургуулийн барилга байгууламжийн стандартаас эхлээд бүх юмыг үүснэ, өөрчлөн гэсэн үг. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хүүхдийн парк дээр очиод үзээрэй. Та хэд бүгд хүүхдтэй байх. Яг ингээд ажиллахад тэр zip line гэдэг ганцхан тоглоом хүүхдүүдийг соёлд сургаж байгаа шүү дээ. Очролдог. Бидэд өнөөдөр байрны гадаа хүүхдүүдийн тоглоом дээр болохоор зүгээр нэг юм госуур тавьж байгаа. Тэр zip line буюу хүүхдүүдийн сонирхлыг татдаг бие бэлтрийг хөгжүүлэхээс гадна том жижиггүй очрол сурж байгаа бие биентэйгээ нөхөрсөг харьцаж сурж байгаа. Тэгэхээр бидэд хүүхдийн тоглоомын стандартаас эхлээд ингэж бодож хийх хэрэгтэй байгаа юм аа. Тэгээ ерөнхийдөө энэ соёлын бүтээлч үйлчилгээний тухай хуулийн тавьсан 18.3-ыг бүгдээрээ унгасан шүү дээ. Одоо яг төсөв үлдэж байгаа. Уг нь эн чинь захим орчинд биш хүүхдүүд спортын танхимд соёлын байгууллага дээр байж илүү их одоо юу гэдэг нийгэм шиг бие биентэйгээ интернет бас тэр орчинд бас хүмүүжих тэр зүйл рүү явсан юм аа. Тэгэхээр энэ бодлогыг За Наранбаяр сайд эхлээд хариулъя. 8 дугаар микрофон. За тэгэхээр өнөөдөр яг энэ засгийн газрын өчигдөр хархангайд бас хуралдаан болоод тэгээд зарим сайд нар нь яг энэ хар хорин төсөлтөй холбоотойгоор бас ерөнхий сайттай цуг хар хоринд ажиллах юм шаардлага гараад нэг юм болсон. Тэгэхээр өнөөдөр бас яг энэ асуудал дээр яг энэ ажлууданд давхцсан зарим нэгэн сайд нар бол хараахан хүрэлцэн ирж амжааг байхаа. Юуны хувьд бол бид бас ойлгож байна энэ асуудлыг эртхэн ярилцаад хоорондоо ингээ ярилцаад нийгэмтэйгээ хэлэлцээд ингээд явах нь шаардлагатай. Тэгэхээр сайн зэрэг гишүүнд бас сандаж уриалахад та бас энэ хуулийг орж ирэх
мэдээж үрдийн одоо журмаараа хилцээд явах үед нэ тэр сайхан дэмжиж яваарай. Дэмжиж явах байхаа гэж найдаж байна. Үнэхээр таны санаа зовж байгаа үнэн. Үндэстэн домсон корпорацтай бид харьцнаа. Энэ одоо асуудлыг хэрхэн ойлгох вэ? Яаж одоо энэ хэрвээ тийм хязгаарлалтад орж ирвэл тэрийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Жишээлбэл Их Британий хууль бол жишээлх юм бол тэр хүүхдийн локейшнийг эдгээр харагдуулахгүй болгодог, тэгжээж хүүхдэд хамгаалдаг эдгээргээд заалтууд нь бас нэлээд нарийн байдгийн байна лээ. Тэгэхээр таны хэлээд байгаачлан яг бас сандаг очир гүшүүнч хөндөж байсан нэг нийгмийн дэд үтсийн орчим хүүхэд одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх ийм газруудын хувьд ч гэсэн тэгээд тэн дээрээ ингээд нийгмийн амьдралд оролцож зөв хүмүүжлийг өөр дээр авдаг ийм зөвлөдүүдийг ч гэсэн бид бас бүрдүүлэх тал дээр бол илүү анхаарах нь зүйтэй. Тэгээд түрүүн би хэлж ирсэн энэ ер нь бол номын сангийн үйлчлэгээ манад ер нь унчихсан шүү дээ. Тэгээд очиод суудаг эсвэл гэрээр ном болгодог номын сангийн ховор. Тэгэхээр ийм номын сангуудыг ч гэсэн нэмэгдүүлэх шаардлагатай. Хүүхдэд бол гэр тэгээ сургуулийн хооронд бас 3 дахь орчим бол зайлшгүй хэрэгтэй. Энэ асуудлыг ч гэсэн бид нэр давхарт нь шийдээд явах хэрэгтэй. Ер нь гол нь бол энэ дэлгэцийн айхтар энэ донтолт за түрүүнд бас баяр сайхан дарга хэлж байна. Тэр их хэлээрээ бас амлаж одоо яахгүй YouTube үзсээр байгаад нэг эрлиц хэлтэй болсон хүүхдүүч байгаа шүү дээ. Өнөөдөр ээж аав нь юу хэлээд байгааг нь ойлгохгүй. Иймэрхүү нөхцөл байдалд байгаа үед бид соёлоо хэрхэн хамгаалах юм? Монгол хүүхдийг хэрхэн одоо ядахтаа одоо эрүүл нүдтэй яаж одоо өсгөж хүмүүжүүлэх юм гэдэг л асуудал. Энэ дэлгэцийн донтолт бол үнэхээр айхтар хэмжээнд хүрсэн. Анхаарал төвлөрөл бол суларцсан ийм одоо нөхцөл байдал. Хүүхдүүд бас гинтхэн их уурладаг. Одоо өөрийнхөө сэтгэлийн EQ буюу сэтгэлийн хөдөлгөөнийг бол удирдах чаддгүй нэргээл иймэрхүү нөхцөл байдал үүсээд байгаа нь дэлгэцийн энэ айхтар хамааралтай бас тодорхой хэмжээнд хамаарч байгаа гэж боддог. Ийм учраас бас энэ одоо хуулийг гаргаж ирж ийм тодорхой ийм заалтуудтай ийм хуулийг гаргаж ирж бид бас энэ хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах одоо SNS буюу нийгмийн сүлжээнд энэ хамгаалах ийм шаардлагатай байна гэж харж байгаа. Баярлалаа танд. За тэгвэл үг хэлэхэд яг уу та асуулт нэмж. За сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. За тэгэхээр хэдүүлээ энэ хот төлөвлөлтөөсөө эхлээд community centerтэй болох, за эргээд энэ ногоон байгууламжтай болох, за сургуулийн барилга байгууламжийн стандартыг зөвхөн хичээллэх танхим биш, тийм цаг өнгөрүүлэх, дуулан хичээллэх, яг чөлөөтэй тэр ширээн дээр биш, хүүхдүүд бие биентэйгээ тэр одоо харилцаанд орж явах тийм анги танхим бий болох асуудал тэр өөрчлөхгүй бол наа чи ерөөсөө ингээ модчиг суулгаж хагаад хичээл хонх дугуурлаа гараа явдаг ийм танхим чи хүүхдүүд одоо бие биентэйгээ дугуулан секц суугаад хэцүү. За тэгээ энэ соёлын бүтээлч үйлчилгээний тухай хуульд байсан тэр бодлогыг үгэн зөв болгож оруулж ирмээр байгаа юм аа. Хүүхдүүд дугуулан секц спортоор хичээлж жилийн захим орчноос үүснэ. Хоёрдугаарт яг хөдөлмөрийн бодлогоорч бас өөрчилдөг. За одоо 3 нас хүртэлх хүүхдүүдтэй одоо эцэг эхчүүд ажилуул илүү цагаар ажилуулахгүй байх. За магадгүй одоо юу гэдгийг гэр бүлдээ одоо илүү их цаг зав гарцуулах үүднээс хагас бүтэн сайнд ажилддаг байх ч юм уу. Төр бид нар ч гэсэн өөрсдөөс эхлэх байхгүй. Хагас бүтэн сайнгүй хуралдаж шít. Тэгээ тэнд байгаа хүмүүсүүдийн хандлага буюу Яг үг хэлэхээс 1 минутаа аваад яач бол. За. За